За энэ удаагийнхаа имчилгээр 3 сард худалдаанд гарах онцлог 4 Air Jordan хүрэхээр шийдлээ. За эхний Air Jordan маань 3 сарын 1-нд худалдаанд гарах Air Jordan 12 Flu Game $210 үнэтэйгээр худалдаанд гарах нэ. За Flu Game мөнгө бол ерөнхийдөө Air Jordan 12-ийн хамгийн алдартай өнгүүдийн нэг. За backstory түүхийг ярьж өгөх юм бол 1997 оны NBA Finals-ийн 5 дахь тоглолтын дээр Michael Jordan хоолны орлоготой биеийн муу бахта 38 он авч бага ялтанд хөтлсөн байдаг. За энэ тоглолтын дээр Brad-ийн 12 өмснө. Үүнээс хойш Flu Game гэж дуудагдах болсон. За энэ тоглолтын дээр өмссөн Flu Game Air Jordan 12 нь дараа нь дуудлага худалдаагаар 1.4 сая, бараг $4 сая үнэ хүрч зарагдсан юм байна. За хоёрдугаарт Nigel Twister Air Jordan 4 OG Break by Break 3 сая 14-нд $225 үнэтэйгээр худалдаанд гарах нэ. За Nigel Twister нь Америкийн BMX-ийн мэргэжлийн тамирчин байгаа. За энэ удаагийн хамтрал нь түүний Air Jordan 4 дээр хийж байгаа хоёр дахь хамтрал. За өмнөх нь Air Jordan 4 remaster дээр хийжсэн санагдаж байна. За Nigel Twister-ийн ерөнхийдөө Air Jordan 4 дээр хийж байгаа хамтрал дээр хамгийн анхаарал зүйл нь хэм бол Nike-ийн оронд Bike гэсэн бичиг байгаа нь ерөнхийдөө нүдэнд нэлээх тусдаг. За энэ удаагийн хамтрал нь арай илүү томор дан гац пүүз биш юм коллекшн гаргаж байгаа юм байна. Саяхан бас нэг мэдээ гарсан. За Nigel Twister-ийн Air Jordan 4-ийг хачиж авсан галтрыг халдлаганд өртөж 2000 гаруй пүүзийг хулгайлж авч авсан байлээ. За 3 дугаарт 3 сарын 15-нд худалдаанд гарах Air Jordan 9 Cool Grey $210 үнэтэйгээр худалдаанд гарах нэ. За Cool Grey бол ерөнхийдөө Air Jordan 9-ийн өвжийн өнгүүдийн нэг бол биш. Гэхдээ дуртай хүмүүс л маш их байдаг. За MJ яг эд үедээ биш ерөнхийдөө Washington Wizards захтаа нэг хайлттай өмсөж ирсэн харагдав. За 4-р Air Jordan 1 Love OG Obsidian. За 3 сарын 22-нд $140 үнэтэйгээр худалдаанд гарах нэ. За 2019 онд анх худалдаанд гарч ирсэн бол энэ удаа энэ онд дахин худалдаанд гарч байна. За ерөнхийдөө цагаан бейстэй, цагаан бейс буюу одоо цагаан суурьтай болохоор ямар ч өнгө хувцсан дээр тохирох одоо ажиг өнгөнүүдийн нэг гэж бодож байна.